5 жилийн төлөв байгаа шүү. За. Надад нэг л асуулт байна. Хэдүүл одоо 50 он хүртэл хөгжүүлээд алаад өгнө гэлээ баах юм ярьлаа. Одоо 5 жилээр нь төлөвлөлөө алаад өгнө гэлээ баах юм ярих юм. Шууд үүсгэх нь хаашаа ч юм. Тэгтээ ажлаа хиймээр байна. Нэгдүгээрт. Хоёрдугаарт надад ганцхан асуулт байгаа. 5 жилийн дараа монголчуудын амьдрал ямар болох юм бэ? Нэг баахан арга хэмжээ аваад ажил хийгээл улсаа хөгжүүлнэ гээл хулгай дээрмэн дийлдэхгүй юм. За тэр хэрүүлийг борхичээ. Ер нь одоо энэ 5 жилийн төлөвлөгөөний дараа Монгол хүний ахуй хамжиргаа одоо өнөөдөр ямар болчиход байгаа 3 хүн 2 баг ядуу байгаа ямар хөө болох юм? Хэмжих нэгж гэж юм байна уу? Хэ хариулах уу? За энд нэг хариулт аваад. Та нарын ард түмч гэсэн нэг их тодорхой хэлээд хийч бидний 5 жил ингэж ажиллаад ийм мундаг юмнууд хийгээд тэгээд ийм юмд хүрэх гэж зорж байгаа хүрч чадна гэдэгт итгэлтэй байгаа гэд яг тоон хэлмээр байна. Бэмцэгсээд би их тодорхой асуулт асууад байгаа юм а. Бид нар энэ 5 жилийн төлөвлөгөө гаргаад баахан төлөвлөгөөл ярьдаг боллоо. Одоо ажлын гүйцэтгэл олигтой яригдахгүй. Ард түмний ахуй хамжиргаа гэдэг юм аж ахуй нэгжүүд дээр одоо бодиттой агш дэвшил гарахгүй ингээд өчнө олон жил алдаад байна. 5 жилээр нь хөгжүүлээд алаад өгөн 50 жилийн 50 он гэхэд ингэнэ гэлээ баах юм ярьцгаагаад байх юм. Тэгэхээр би ямар тодорхой асуулт асууж байгаа вэхээр энэ 5 жилийн төлөвлөгөө хэрэгжлээ гэж бодоход яг ард түмний ахуй хамжиргаан дээр аж ахуй нэгжүүдийн одоо хувьд ямар ахис дэвшил гарах юм бэ? Тоо хэмжигдэхэр юм байна уу, байхгүй юу? Ийм л асуулт асуусан. Бид нэр 1990 он хүртэл бол үндсэндээ төлөвлөгөөтэй 5 жилээр нь төлөвлөөд тэгээд тэрнийхээ үнэлэлтийг, биелэлтийг гаргаад ингээд нэлээд тогтцсон одоо 50 оноос хойш 40 жил байх та их сайн мэдж алтай өгшөө. Явж ирсэн. За 90 оноос хойш үндсэндээ төлөвлөлтгүй болсон. Төлөвлөлт гэдэг зүйлийг үндсэндээ бараг тийм буруу юм шиг ойлгодог, хардаг болсон. Ингээд 2020 он хүртэл одоо 30 жил төлөвлөгөө явсан. Төлөвлөлт байхгүй. Төлөвлөлт байхгүй болохоор Монгол улсын одоо эдийн засаг нийгмийг хөгжүүлэх энэ асуудлууд маань эрсдэлтэй. Ялсан нам болгон өөрийн одоо засгийн газрын бодлого хэрэгжүүлнэ гэдэг. Ерөнхий сайд болсон хүн болгон өөрсдөө би өөрийнхөө бодлого явуулна. Өмнөх ерөнхий сайд явуулсан бодлого надад хамаагүй гэдэг. Үүнээсээ болоод нэг дороо хийргсэн. Тэгээд бие биенээ үгүйсгсэн. Иймэрхүү байдалтай явж ирсэн. Үүнийг одоо бас дахиад үүнийх нь үр дагавар нь бол үүнээсээ болоод төр бодлогогүй, төрийн бодлого тодорхой биш, тогтвортой биш болохоор нөгөө засгийн газар жил 6 сарын настай байгаад идэг. Ийм болсон. Үүнийг засах гэж 2019 онд бид нэр үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт хийсэн. Монгол төрийн бодлого тодорхой байна, тогтвортой байна. Хөгжлийн бодлого төлөвлөлт тогтвортой байна гэсэн хуулийг үндсэн хуульд оруулаад 2020 онд хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг улсын их хурлаар одоо батлуулаад 21 оноос 25 жилийн үндсэн чиглэл буюу 5 жилийн төлөвлөгөө бид баталсан. За энэ 30 жил тасарсан асуудлыг шийдээд явж хахад анхны одоо тийм үү байсан учраас тэр үед одоо тийм тодорхой бодлого зорилттой дэвшүүлсэн, түүндээ хүрх үр дүнгээ тооцсон. Энийг одоо бас ингээд биелэлтийг гаргаад 9 сар засгийн газар түргүүлсэн байгаа. Одоо 5 жилийн үндсэн чиглэлээ 21-с 25 оны. Энэ дээрээсээ бас дүгнэлт хийж байгаад эдийн засгийн хөгжлийн 26-аас 30 оныхоо одоо үндсэн чиглэл 5 жилийнхаа төлөвлөгөө ингэж төлөвлөё. Ингэж зорилтуудаа боловсруулж тавья. Энэ одоо байгаа төвчнээ ингэж үнэлье. Хөрөх төвчнээ ингэж гаргаж ирье гэдгээ маш тодорхой болгож оруулж өгсөн. За ингээд энэ хэмжих үзүүлэлтүүдийн хүрээнд 8 чиглэлийн одоо хүрээнд одоо үндсэн 10 үр дүн хүрэхээр одоо тодорхойлсон байгаа. Энд одоо нэгдүгээрт нь боловсрол, эрүүл мэндийн салбарт хийх шинжилгээний хүрээнд тийм үү чанартай, хүртээмжтэй, эргэн бүр тэгш хүргэж хөдөлмөрийн зах зээл одоо эрэлтэд нийцсэн хүний нөөцийг бэлтгэж хүний хөгжлийн үзүүлэлтийн индексийг 0,813 хүргэнэ. Хөдөлмөрийн харилцаа, цалин хөлс, нийгмийн даатгалын уялдаа холбоог сайжруулж, хөдөлмөр эрхлэлтийн түвшнийг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлж, ажлын байран дах осол гэмтэл хөдөлмөр хэрхийг зөрчил маргааныг бууруулах замаар зохистой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, дундаж давхрын ижил хувийг одоо 20% нэмэгдүүлнэ. Өнөөдөр бас нэг хүнд ноогдох дотоодын нийт юу ч тийм цагсаад засгийн зовлон жаргалыг би ойлгож байгаа. Тэгвэл одоо ингэ худлаа панг өрхө болмоор байна шүү дээ.
Одоо бидний нэг хурал дээр ингээ суугаад баахан төлгөө яриад тэгснэ биелэлтийг нь цаасаар өргөөс нэг цаас хийгээд үйлдвэрлээд энд юм яриад амьдрал сайжирдаг болж л юм л. Наадах төлөвлөгөө чинь хэрэгжээд энэ бол хуудас цаас уншаад яриад тэгээд долоон буудлын должимыг амьдралаа сайжрах энэ аж ахуй нэгжид сөхөрч гисэн татвараа төлж дийлэхгүй байгаа аж ахуй нэгжүүд нийгмийн даатгалын шимтгэлгээд байгаа энэ нөхдүүд диимэн дээр ямар өөрчлөлт гарах юм бэ? Яг энээсээ л энд л хариулт авъя гэсэн шүү дээ. Түүнээс та надад орж ирээд наадахын өрөөс нь хэсгийг уншаад энэ төр 0.3 муруу хинч ойлгохгүй. Ер нь ингэж одоо нэг юу гэдгийг хуучилсан арга барилаар ингэж ажиллахаа болмоор л юм да. Төлөвлөгөөг би буруу гээгүй. Тэгэхээр энэ 5 жилийн үндсэн чиглэлийг 26-аас 30 оны энэ одоо хэрэгжихгүй бас нэг хоосон цаас болчихгүй гэж манай гишүүд их санаа зовоод байх шиг байна. Санаа зовж байгаа ойлгож байна. Санаа зовж байгаа бол харин яаж сайжруулах уу? Яаж илүү одоо хэрэгжүүлэх бодиттой болгох уу? Гэдэг дээр илүү анхаараасаа энэ тал дээр бас зарчмын зөрүүтэй саналууд тодорхой шийдлүүд гаргаасаа гэж хүсэж байгаа. Би дөрөв хэлсэн шүү дээ 30 жил бодлогогүй төлөвлөгөө явсан. Үүний үр дүн тийм үү? Засгийн газар жил болгон одоо жил 6 сарын настай байсан. Төр бодлогогүй төрийн бодлого тодорхой биш. Ийм л явж ирсэн. Өнөөдөр тодорхой бодлоготой болсон. Урт хугацааны бодлого, дунд хугацааны бодлого, богино хугацааны бодлого гэдэг энэ бодлогууд нь харилцсан уялдаатай байх. Салбаруудын бодлого нь хоорондоо уялдах, бүс нутагтайгаа бодлогоо уялдуулах, ганцхан Улаанбаатаргийн ганцхан таталцлын төвийг одоо задлах, бүс өртөө таталцлын төвтэй болох гэх мэт юмуд бол энэ үндсэн чиглэлүүдэд суудсан байгаа. Алсын хараа 20-50 суусан үнээсээ салбарлаад ингээд 5 жилийн хөтөлбөр дээр. Энийгээ бид нар яаж бодиттой өшөө илүү хэрэгжүүлэх үү? Яаж хэмжих үү? Яаж хянах уу? Яаж үр дүнг нь тооцох уу? Гэдэг дээр анхаарах ёстой. Өмнө нь батлагдсан одоо хэрэгжиж байгаа бодлогын бичиг баримтуудаа энэ одоо ирээдүйд хэрэгжих 26-аас 30 онд хэрэгжих бодлогын бичиг баримтууд яаж уялдж байгаа гэж. Тэгээ 2024 онд сонгуулийн дараа ардын нам, ардсан нам, хүн нам хамтраад засгийн газар байгуулсан хурдтай хөгжлийн төлөөх зориг хэмээх одоо нэртэй мөрийн хөтөлбөр баталсан. 28 оны одоо 6 сар хүртэл 28 он дуустлын хөтөлбөр хэрэгж дууснаа. Энэ бодлогын бичиг баримттай энэ 26-аас 30 он хүртэл хэрэгжүүлэх бодлогын бичиг баримт явцаа уялдж байгаа. Яагаад гэвэл зөрчилдөх ёсгүй хуулиараа хөгжлийн бодлого төлөлтийн хуулиар уялдуулж нийцүүлж хийнэ гэсэн. Тийм болохоор 26-аас 28 он хүртэл бодлого маань ингээ уялдж байгаа 29-30 он дээр нэмэгдэж байгаа. 29 онд 30 онд 28 оны сонгуульд нэр дэвшүүлэх мөрийн хөтөлбөр дэвшүүлэх намууд ял сонгуулийнхаа үр дүнгээр 29-30 оны энэ 5 жилийн үндсэн чиглэлээр тусгагдсан асуудлуудыг бүгдийг тэн дээр нэмээд өөрчлөх шаардлагатай өөрчилж байгаад одоо 32 он хүртэлх засгийн газрын үндсэн чиглэлээ 30-аас 35 оны мөрийн хөтөлбөрөөр 30-аас 35 оны нөгөө үндсэн чиглэлээ ингээд уялдуулаад явах. Ийм байдлаар өмнөхтэй болон одоо хэрэгжиж байгаатай ирээдүйд хэрэгжтэй хоорондоо уялдаатай байх асуудлыг бид нар хөгжлийн бодлого төлөлтийн тухай хуулиар хийгээд өгцөө. Яг ийм байдлаар хэрэгжнэ гэлжээ. Төслүүдийн тухайд 14 мега төсөл хэрэгжнэ. 14 мега төслөөс одоогийн байдлаар Эрдэнэ мөрөнгийн усан цахилгаан станц, хил холболтын төмөр зам, газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл зам, уран гэсэн одоо том 4 төсөл хэрэгжээд явж байгаа. Эндээс одоо ач холбогдлоороо гээд эренбэлэгдээд ямар нэгэн байдлаар хасагдсан зүйл байхгүй хүлээгдэж байгаа төслөж яг удаашралтай явж байгаа. Удаашралтай явж байгаа ярих юм бол нөгөө сэргээгт эрчим хүчний нэг тархмал их үүсвэр нар салхины одоо эрчим хүчний томоохон төслүүд хэрэгжүүлж явах удаашралтай байна. За мөн одоо хэрлэн тоонд энэ уршаага одоо бас нөгөө хэрлэн голыг уршна ус татах, за орхон онг гэдэг одоо төслүүд, эгийн голын усан цахилгаан станцын төслүүд гээд энэ төслүүд бас хоёр хөрштэй ойлголцох, бодлого нэгтгэх, зөвшөлдөх одоо шаардлагатай учраас үндсэндээ нэлээд одоо бас удаашралтай байна. Үндэсний одоо хиймэл дагуул одоо бас манай их хурал дээр ирээд Францын засгийн газартай хамтарч хийнэ гэж байгаа бас жоохон гишүүд маань жоохон буруу бодлого байна гэдээ ингэсэн байгаа. Үүнээсээ бол жоохон хойшлт саарсан байгаа. За уул нь одоо бас нэг чухал асуудал бол энэ хоёр Орос хятад хоёр улсыг холбосон тийм хоёр босоо төмөр замтай болъё гэж байгаа. Монгол улс ганцхан одоо төмөр замын коридортой Алтан булаг, Улаанбаатар замууд коридортой байгаа бол бид нэр бас бичигт чаа болсон 90 цав нөгөө талдаа болохоор нөгөө шивэ хүрэн Улаастаа хойтлын бомбны үлээ хойтлт нөгөө Оросын бомб туугийн ингээ холбох юм хоёр коридорыг хийх одоо энэ томоохон төсөл жоох удаашралтай явж байна.